хүүхдүүдийнхаа дархлааг аягүй их дэмжих гэж хичээдэг болсон. Тэнгүүд нөгөө янз бүрийн ашигтай бактериуд эмчээс одоо заавар зөвлөмж авахгүйгээр тогтмол байн уулгадаг. Янз бүрийн витаминууд уулгадаг. Одоо энэ тентхийн сүлжээнээс орж ирсэн тэ сайн гэсэн гадаадын өндөр тунтай витамин С агуулсан тэ витамин С уулгаал байвал одоо дархлаагийн дэмжиж дээн л гэж ойлгоод байдаг байхгүй юу? За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастын цааш шингийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид бүхэн бас дараагийн чухал нэг сэдвээр та бүхэнтэй уулзах болсондоо таатай байна. За миний хувьд бол өөрөө эмч хүн, дээрээс нь аав хүний хувьд үр хүүхдийн эрүүл мэндийн төлөө маш их анхаардаг. Гэхдээ яг одоо байнга анхаарч яг үнэндээ чаддгүй. Та бүхний хувьд ч гэсэн бас тийм байдаг баг. Өнөөдөр тэгвэл энэ дугаарыг та бүтэн дуустал сонсноор хүүхдийнхээ эрүүл мэндэд, хүүхдийнхаа ходоод гидсэн дэр ч гэсэн нэг удаа ч гэсэн хяналт тавих тэр мэдээллийг та өнөөдөр авах болно. Тэгээ өнөөдөр бид хүн хүүхдийн ерөөдөө ходоод гидстэй холбоотой ер нь бид хүүхдийн ходоод гидсийг бас нэг олон ярьж байгаагүй юм байлээ. Тэгээ өнөөдөр бид хүн хүүхдийн хеликобактер гэдэг энэ сэдвээр ярилцах гэж байна. Энэ талаасаа миний яг одоо таньж мэдхээр манай салбар дотор бол одоо миний мэдхээр бол хамгийн сайн ярьж чадах зочныг бол би Цочоо Мортой урьсан байна. Тэгээ өнөөдөр бид хүн хүүхдийн хеликобактерийн талаар ярилцах нь энэ талаар миний мэдээлэл ч гэсэн эмч хүний хувьд ч гэсэн бага байдаг. Үзэж байгаа таны хувьд ч гэсэн энэ талын мэдээлэл бага байгаа байх. Тэгвэл өнөөдөр бүгд энэ мэдээллийг хамтаа мэдэж авцгаая. За өнөөдрийн зочин бол хүүхдийн хоол босруулах эрхтний эмгэг судлаач эмч Мандуул эмч хүрэлцээрсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Манай урилгыг хүлээж аваад ингээд сууж байгаад маш их гоё таатай байна. Тэгээ би өмнө нь хеликобактертэй холбоотой яг манай энэ одоо салбарын бас мундаг эрхмүүдийг Цочоо Мортой хөрсөн байна. Тэгээд энэ талаасаа ингээд асуугаад ярилцахаар хүүхдийн хеликобактер гэхээр тэн дээр яг жоохон зааг үүсэдэг. Би яг энэ тал дээр хүүхдийн одоо хоол босруулах эрхтний эмгэг судлаач юм биш учраас энийг цааш нь би сайн ярьж боломжгүй гэдэг энэ одоо асуултад хариултыг бол би зөндөө сонссон учраас хоёулын сууж байгаа. Тэгэхээр миний хувьд гэсэн энэ мэдээллийг бол яг эмгэг цэгцтэйгээр гоё мэдэж авах нь аав хүний хувьд, эмч хүний хувьд энэ одоо үзэж байгаа олон одоо сонсогч үзэгчдтэй ч гэсэн энэ мэдээллийг зөвхөн би ганцаараа мэддэггүй ш. Бүгд хамтаа мэдъя гэдэг үднээс одоо хоёул ярилцах чинь. За тэгээд хоёулаа ярилцахын өмнө эхлээд хүүхдийн ходод гидсийн талаар эхлээд ярилцъя гэж бодож байна. Бид нэр хүүхдийг жижигрүүлсэн том хүн гэж хараад байгаа. Тэгвэл хүүхдийн ходоод гидс гэдэг энэ зүйлний одоо онцлог нь яг ямар байдгийг тэгээд эцэг эхчүүдийн онцлогийг нь мэддэх нь өөрөө чухал байгаа хэлтэй. Яг л одоо би бол одоо нэг өнрөө манай хүүхд жижиг нэг өнрөөгийн бие махбод ходоод гидс яг тэр чигээрээ байгаа гэдгийг л ойлголт яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас хэлж өгөөч. Хэлгүй яах вэ? За ер нь бол хүүхэд бол жижигрүүлсэн том хүн биш гэдэг нь бол үнэн. Ягаад гэх юм бол одоо хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэж байна. Тэ? Одоо зүгээр сонирхуулахад тэ эцэгчүүд маань хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэдэг маань юу юм бэ гэдгийг бас эхний ээлжинд ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо амнаас тэ аанус хүртэлх тэр зам. За тэгээд дээрээс нь нийлэг цэс нойр булчирхаа. Тэ? Амнаас аанус хүртэлх зам гэдэг нь ам зайлгуур, улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдс орж байгаа шүү дээ. За тэгээд цаашлаад илэг цэс нойр булчирхаа тэ гэдэг эрхтнүүд бол хоол босруулалт тогтолцоонд орж байгаа. Тэгэхээр хүүхэд одоо эрүүл төрсэн хүүхэд тийм үү? Одоо ямар нэгэн одоо суур одоо эмгэггүй, хавсарсан ямар нэгэн гажиггүй эрүүл төрсэн хүүхэд бол тэр хүүхдийн одоо хоол босруулах зам бүрэн насан турсан хүний шиг тийм хөгжилтэй төрнө гэж бол байхгүй. Яг тэр хүүхэд нялх нялзраа төрдөг шигэ яг тийм л бүтцтэй төрж ийнэ л гэсэн үг. Тэгэхээр одоо яг зүгээр энгийн ганц жишээн дээр тайлбарлахад ходоодыг авч үзье л да тийм ээ. За ходоодыг авч үзэхэд хүүхдийн ходоод том хүнийхийг бодвол яах вэ? Хэмжээ нь жижиг. Хамгаалах чадвар байхгүй. Шүүрэл ялгарлах нь бага. Хоол боловсруулалтанд оролцдог тэр фермент ялгаруулдаг байдал нь бага. Гэх зэрэг ийм онцлогтой. Яг л хүүхд шиг л гэсэн үг. Тэгэхээр нас ахих тусам те том болох тусам тэр маань ингэж хөгжиж ирдэг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар нөгөө дөнгөж төрсөн хүүхдүүд чинь ихий сүгэр хоолдог шүү дээ. Тий. Шууд хоол иддэг шүү дээ. Мах цах иддэггүй шүү дээ. Тэгэхээр ганц боловсруулж чаддаг юм нь ихий сүг шүү дээ. Тэгээ тийм л гэж л ойлгож байна. Тэгэхээр тийм онцлогтой. Тэнгүүд одоо манай эцэг эхчүүд маань нөгөө хүүхдийнхээ ходоод гэсэн яг өөрөختөг ижилхэн гэж бодоол
өөрийнхөө хэрэгэлдэг юмнуудыг хэрэглүүлэх гэж бас үздэг хүмүүс байна. Дийлэнх нь. Тэ. Гэхдээ одоо сүүлийн үед бас тэ энэ сошиал орчин за юм их хөгжиж байна. Тэгэхээр нөө хүмүүс мэдлэг авах одоо их сурвалжууд нь олон болсонтой холбоотой бас харьцангуй бас гайгүй болж байгаа ш тохиолдлууд бол байна. Гэхдээ одоо нөгөө зөв мэдээллийг л авах хэрэгтэй шүү гэдгийг хэлэх гээд байна. Сая таны хэлдгээр яг үнэн багхгүй. Яг өөрсгөө санаад одоо миний мэдхий ойр дотны хүмүүс ч гэсэн байна л да. Одоо хүүхэд нь бор хоолнд орол эхлэнгүүд одоо халуун нугаатай хоол өгч одоо кимчиж гэдэг юм уу манай хүүхдийн дуртай маа гэл өгөөд эхэлсэн баг. Хайрыг болгочтой. Тий. Дуртай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг хоёлоос яг хоол хүндтэй холбоотой хэсэг дээр ярив. Энийг бол заавал ярих хэрэгтэй байх гэж бодож байгаа тий. Тэгэхээр та бүхний хувьд одоо ингээд үзлэг дээр байхад би бол яг одоо хүүхдийн бас ингээ ходоод уранддаг хүүхдийн хоол босруулах хэрэгтэй эмгэг судлалын эмч гэдэг энэ эмчтэй сууж байгаа хувьд бол бас их таатай санагдаж байна л да. Ер нь яг тантай адилхан мэрэгчлээ хүмүүс ер нь бас цөөхөн байх шиг байна л да. Тий. Тэгэхээр яг энэ асуултууд дээр бол одоо та бүхэнд илүү сайн хариулах гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр та бүхэнгээ үзлэг хийгээд байж хахад хамгийн ихээр одоо түгээмэл тохиолдож байгаа хүүхдийн ходоод гэцтэй холбоотой ямар өвчлүүд төр ирж байна энэ талаас. Одоо насанд хүрэгчдийг бодоход одоо насанд хүрэгчдийн хоол боловсруулах замын өвчлөл бол одоо маш их Монголд бол ялангуяа маш их байгаа. Тэрийг өмнөх одоо хүмүүс ч ярьж л байсан байх гэж бодож байна. Хүүхдтэй ч гэсэн бас тодорхой хэмжээнд бол байдаг. Гэхдээ одоо яг энэ насанд хүрэгчдийн шиг бас харьцангуй тийм бүр ийм амар хэмжээнд орцсон байдал нь бол бас гайгүй байх гэж боддог. Тэгээд энэ талаар одоо хүүхдийн эмч том хүний эмч гэдэг хоёр чинь одоо тусдаа болж байгаа шүү дээ. Тусдаа баггүй. Тэгэхээр одоо том хүний эмч хүүхдийн хоол боловсруулах өвчнүүдийг ингээд эмчлэх тийм зүйл бол одоо байхгүй шүү дээ. Хүүхдийн эмчнэр нь л өөрсдөө л тэрийг одоо яг хийн гэсэн үг байхгүй. За тэгээд одоо ер нь бол яг уу Монголд одоо хүүхдийн одоо энэ хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой одоо дийлэнх одоо илэрч байгаа шинж тэмдэг зовөр өвчлүүд одоо бидэрт хандж байгаа байдал юу вэ нүү гэхээр одоо хамгийн дийлэнх нь ерөөсөө хэвлийн өвдөлт байдаг. Хэвлийн өвдөлт. За манай хүүхдийг гизэл өвдөд байна л гэж орж ирдэг. Тэгэхээр гиз өвдсөн хүүхдүүдийг эцэгчүүд маань юу гэж боддог вэ гэхээр дийлэнх нь хеликобактерийн халдвартай холбоотой байдаг гэж боддог. За дийлэнх нь ходоод өвдлөө гэж боддог. Тэгэхэд за хүүхдийн хэвлийн хөндөд дотор маш олон эрхтнүүд байгаа. Ходоодноос гадна, тийм ээ? Ходоодноос гадна маш олон эрхтнүүд байгаа. Тэгэхээр олон улсын одоо байгууллагуудын зөвлөлдгөөр өдөртөмж зөвлөмжүүд дээр юу гэж байдаг вэ гэхээр хүүхдийн хэвлийн өвдөлтийг одоо онцлохын тулд хеликобактерийг хайх ямар шаардлага байхгүй гэж зөвлөдөг. Учир нь юу вэ гэхээр хеликобактертай халдвартай байлаа гэд тэр хүүхдийн гиз өвчин гэсэн үг ойлголт бас биш. Одоо хүүхдийг ерөнхийд нь хүүхэд гэдэг утгаар нь бүх одоо цогц утгаар нь харах шаардлагатай байдаг. Тэгэхээр хүүхдийн одоо хэвлийн өвдөлтийн дийлэнх шалтгаануудад нь үйл ажиллагааны гаралтай хэвлийн өвдөлт гэж ойлголт байдаг. Үйл ажиллагааны гаралт. Ямар нэгэн органик өвчин байхгүй тэгсэн мөртлөө гиз өвдлөө гэсэн ийм зовиртой хүүхдүүд байдаг. За маш дараагийн том зовир нь юу байдг вэ гэхээр хэвлийн өвж байгаа шалтгаан дээр өтгөө хаталт. Өтгөө хаталт бол маш их байдаг. За хоол ундтай холбоотой тий өтгөө хаталт, шингэн нүтгэцэнтэй холбоотой баас хаталт. Баас хатж байгаа хүүхэд хэвлэгээр өвдөж л байдаг. Тэгэхээр энэтэй ийм энгийн зүйлүүдтэй холбож үзэх хэрэгтэй. Тэгэхгүй дан ганц хеликобактерийг хайгаад хэрэггүй. Магадгүй өөр юм байж болно. Зарим цөөн тохиолдолд мэсцлийн өвчнүүд бас байж болно. Ханиад хүрсэн хүүхэд ч гиз өвддөг. Стрессцэн хүүхэд гиз өвддөг. Тэ? Одоо буруу хооллолт бас гиз өвдөх дийлэнх шалтгаан. Ерөөсөө үйл ажиллагааны гаралтай хэвлийн өвдөлт дотор чинь энэ бүгдээрээ л орж явдаг шалтгаанууд. Тэгэхээр цор ганц хеликобактерийг хайх хэрэггүй л гэж байгаа. Гэхдээ магадгүй хеликобактер нөлөөлнө гэж үздэг л дээ. Гэхдээ тэрийг заавал хайгаад заавал тэрийг эмчлэх гэдэг шаардлага байхгүй. Тэ? Үнэхээр шаардлагатай тохиолдолд бол эмчилнэ, стандартын дагуу эмчилнэ. Гэхдээ одоо хеликобактерийн эмчилчгэд хэвлийн өвдөлт нь алга болохгүй тохиолдлууд дийлэнх нь байдаг байхгүй. Тэгэхээр өөр шалтгаануудаа хайх хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа. Тийм учраас одоо мэргэжлийн эмч заавал хандах хэрэгтэй. Тэгээ мэдлэгээ бас сайхан дэвшлүүлэх хэрэгтэй л гэж бодож байна. Хүүхдийн дээг өтгөн хаталт гэдэг зүйл сүүлийн үед бас их байгаад байгаа юм уу да гэж хараад байгаа. Сүүл би өөрөө хүүхдтэй болчоод эргэн тойрны хүүхдүүдийг ажиллаад байгаа юм болов. Тэгэхээр хүүхдийн өтгөн хаталт тоохгүй ингэж удаа яваад байх
ер нь ямар эцэслүүд байгаад байгаа гэдгийг жоохон асуумаар л да. Олон одоо эцэгчүүд ч гэсэн хүүхдийн өтгөн хаталтай холбоотой асуултыг надаас асуудаг. Тэгэхээр энэ асуултанд би надаас илүү та хариулах нь илүү тохиромжтой байх гэж бодож байна. Өтгөн хаталт бол маш илбэг. Бас л одоо нөгөө хэвлийн өвдөлтийн дараагийн байранд ордог зовруудын нэг манай хүүхдийн баас хатаад байна л гэдээ орж ирдэг. Тэгээ өтгөн хаталт, баас хаталт гэж мэдрээр одоо ярьдаг. Баас хаталтын бас л шалтгаан нь ерөөсөө л хооллолт, хөдөлгөөн, тэр стресс бүх юм л нөлөөлждөг. Тэгэхээр одоо өтгөн хатаадаг өвчнүүд ховор тохиолдолд мэслийн өвчнүүд, төрөлхийн мэслийн өвчнүүд ээж болно. Өөр бус тий маш ховор тохиолдлууд бол байна. Гэхдээ дийлэнх нь ерөөсөө тэр хүүхдийн амьдралын хэм маяг, гэр бүлийн амьдралын хэм маяг, хөдөлгөөн, хооллолт тэгэл шингэн хэрэг хэрэгжилж гин гэдэгтэй л холбоотой байдаг. Тэгэхээр угаасаа хүүхдүүд сүүлийн үед ус их багуугаад байдаг тийм дийлэнх л нөгөө өтгөн бүтцтэй одоо сахартай ондоо. Тий одоо нөгөө ээж аав нар тэгдэг байх. Нөгөө манай хүүхдийн гидсэн урт байдаг. Гэт тийм ойлголттой болсон. Тийм нэ бүдүүн гэдсэн нь байх зүйл яриад шүү. Тий. Тэрнтэйгээ холбоод баас нь хатаад байна гэдэг ингээд зүтгээд идэг. Тэрийг гэхдээ онцлуулаагүй шүү тэгж хэлээд. Тэгдэг. Тий. Тэгэхээр манай хүүхдийн гидсэн урт юм шиг байлээ. Сонсцсон бай тий. Сонсцсон. Энэ тэндээ сонсцсон. Тэгээ тэр гидс урт байлаа гэд тэн дээр одоо ямар нэгэн өвөрмөц яг баас хатаад байгаа юм байхгүй. Зөвхөн тэр нөгөө миний л түрүүний хэлсэн амьдралын хэм маяг, хооллолт тэгээ шингэний хэрэгцээтэй л холбоотой байгаа. Тэр урт байсан ч гэсэн үйл ажиллагаа зохицуулж болно. Ямар ч асуудал байхгүй. Юу тэрийг одоо ингээл тайраал ингээл нэг тийм байхгүй болгоно гэж байхгүй шүү. Тайраад богинохон болгох чинь эсвэл имээр одоо богиносох чинь тийм юм ерөөсөй байхгүй. Угаасаа л тэр хүнд асуудалгүй. Тэр хүүхдийн гидсний онцлог л байхгүй юу? Байж болно. Урт байж болно. Хүн болгон харилцаа адилгүй өндөр наам өргөн бүдүүн байдагтай адилхан хүүхд болгоны гидсний одоо байдлаас харилцаа адилгүй шүү дээ. Бүтцийнхээ хувьд тийм ээ. Тэгэхээр тэр урт байлаа гээд тэр шалтгаан биш гэсэн үг байхгүй. За тэгээд хоёлаа хеликобактер ярьж байгаа хувьд бас энийг асуухан зүйтэй. Ер нь хеликобактер гэдэг энэ зүйл одоо би одоо гастрын олон одоо хүмүүстэй ярилцж байхад Монголд бол одоо Японд ч гэдэг юм гадны орнд бол энэ хүүхдүүдийн хеликобактерийн асуудлыг бол хар багаас нь ер нь шийдтсэн ер нь асуудал бага болж байгаа. Томчууд нь эдгээд байгаа учраас хүүхдүүдэд халдварлах нь бага байна гэж яриад байгаа юм л та тий. Тэгээ эн чинь бас нэг одоо халдварлаад маш хурдан одоо тийм хурц маягаар хурдан одоо хүүхдийг хямрахаас илүүтэйгээр олон жилийн явцад тэр бүтцийн өөрчлөлтөнд оруулаад байгаа гэж ойлгоод байгаа. Тэгвэл энэ хүүхдүүдэд ер нь хэр халдварлахын хэдийнээс халдварж эхэлдгийг ер нь хеликобактер гэдэг чинь өөрөө хүүхдүүд ямар илүү онцлогтой байгаад байгаа юм бэ гэдгийг бас та хэлж өгөөч. Одоо хеликобактер гэдэг чинь ходоод нарийн гидсийг өргөсүүлж байгаа нян шүү дээ. Тэнд байрладаг нян тий. Тэгэхээр халдварын замаар л аавна. Тэ? Одоо бохирлогдсон ус, тэ ахуйн орчин, тэгэл эдэлж хэрэгж байгаа аяа халбар. Өөрөөр хэлбэл амнаас амд эсвэл өтгөн мөрийн замаар л халдвар дамжиж хеликобактерийг авч байгаа. За тэгэнгүүт одоо хеликобактер гэж ярьсаар агаад манай монголчууд аюу их мэдлэгтэй болцсон байхгүй юу? Тэ? Тэгэнгүүт яг тэрийг ингээд хүүхдээр болохоор эргэлзээд бас тодорхойгүй байдлууд үүсдэг. За тэгэнгүүт буруу ойлголтууд бас нэлээд байна. За яадгүй гэхээр миний түрүү хэлсэн шүү дээ. Хэвлийн өвдөлтийн шалтгааныг олохын тулд хеликобактерийг хайх шаардлагагүй. Өөрөөр хэлэх юм бол ямар ч зөвөргүй хеликобактерийн халдвар авцсан хүүхэд байж болно. Тэрийг бид нар заавал хайж олоод заавал эмчлэх гээд байх тийм зөвлөмж байдаггүй. Дэлхийд ч тийм байна. Бид нар ч гэсэн яг тэр зөвлөмжийг л дагаж ажилладаг. Тэгэхээр одоо яг уу ходоодны архаг үрвсэл шарах тэ яваандаа одоо нөгөө хавдар үүсэх эрсдлүүдийг нэмэгдүүлдэг нөлөөлдөг хүчин зүйл одоо бас хамгийн чухал сэдв шүү дээ тий. Тэгэхээр хүүхд чинь нөгөө өөрөө нэгдүгээрт нас нь богинохон одоо юу гэдэг баг олон жил хугацаа өнгөрүүлээгүй амьдраагүй. Тэгээ хүүхдийн идж байгаа хоол хүнс чинь одоо насан туршидтай адилхан бид нар бол яаж замраагүй тий арх дарс тэгэл одоо хонсон хоол тэ дарсан давсалсан хайрсан хуурсан халуун байгаа. Тийм юм харьцангуй бас гайгүй байдаг учраас хеликобактериас болж хэвлээ өвднө гэж бол байхгүй. Гэхдээ тодорхой нөхцөл байдлуудын улмаас хеликобактериас шалтгаалсан ходоодны үрвсэл тэ шарах онцлогдох тохиолдол байдаг. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүдэд. Тэр хүүхдийн одоо
амьдралын одоо хэв маяг, амьдралын орчин, гэр бүлийн байдал, нийгмийн байдал, гэр бүл нийгмийн байдал тийм ээ. Идэж ууж байгаа хоол хүнс. Тэгээд хамгийн том нөлөөлдөг зүйл стресс. Ерөөсөө стресс. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд бол стресс маш их одоо нөлөөлдөг. Одоо бид нар чинь гиз тарих хоёр чинь хоорондоо маш их холбоотой байдаг гэж сүүлийн үед аягүй ярьж байгаа. Тарих гизний холбоос тий. За тэгэхээр одоо бид нар ингэдэг шүү дээ. Зүгээр энгийнээр яхад бид нар шалгалт өгөхийн өмнө ч юм уу. Одоо ярилцлаганд орохын өмнө ч юм уу нэг чухал хүнтэй уулзах ч юм уу. Эсвэл одоо яадын сандрах, айх үед хэвлэгээр баазалдаг тийм мэдрэмж төрдөг үстэй. Тийм л зүйл болдог стресс. Одоо вагус мэдрэлтэй холбоотой байдаг учраас. Тэгэхээр бага насны хүүхэд ч гэсэн энэ шинж тэмдгүүд илэрдэг. Айх, аав ээж нь хажууд нь чанга дуурах, юмнаас айж цоцох, стресс, хүүхэд стресс байхгүй гэж байхгүй шүү дээ. Стресс ч л байдаг. Өөрийнхөө харж байгаа, өсөж байгаа. Ялангуяа одоо энэ дэлгэцийн хэрэглээтэй холбоотой. Энэ болгонтой холбоотой хэвлэгээр өвдөг. Тэгэхээр энийг заавал хеликобактер гэж үзэх шаардлагагүй. За хеликобактерийг бид нар оншилдог хүүхдэд. Яг хөө зүгээр алтан стандарт бол дуран хийгээл биопси авч оншилдог байхгүй юу? Оншилно гэдэг. Тэгээд дараа нь бид нар нөгөө эмчилгээнийхээ үр дүнгээ өтгөний шинжилгээ юм уу? Амьсгалын сорилоор хянаад явчихдаг хеликобактери. Тэнгүүд одоо аав ээж нар өөрсдөө хеликотой онцлогдоод дурандуулаад нөгөө эмчин ингээ эм бичээд өгчлөө шүү дээ. Тэнгүүд бид нар хеликотой юм чинь манай хүүхд хеликотой байгаа. Шууд автоматар тэгж бодоод зарим нь эмчид хандна яах вэ гэд. Одоо яах вэ гэд. Тэгэхээр бид нар энийг тайлбарлана. Зарим нь бол өөрсдөө яг ууж байгаа юм гэд болгочдөг. Хүүхдэд бид нар толгой дараалал эмчилгээ хийдгүү. Яагаад гэх юм бол шаардлагатай тохиолдолд хийн. Одоо шарах мархан онцлогддог ч юм уу те. Үнэхээр одоо тэрнээс болоод өвдөө зовирлаад ингээд бусад өөр өвчнүүд нь үүсгэгдээд одоо миний түрүүний хэлдэг үйл ажиллагааны гаралтай хэвлэлийн өвдөлт, өтгөн хаталт одоо өөр юу гэдэг юм эсрэлийн өвчин одоо олгооч гэж болно шүү дээ хүүхдэд тийм үү. Тэд нар ингээд үүсгдээд яг л одоо ийм байлаа гэж бид нар одоо онцлох юм бол эмчилгээг хийн. Тэгэхгүй бол хеликобактери эсрэг эмчилгээ гэдэг чинь бактери эсрэг учраас антибиотик хэрэглэдэг. Тэгэхээр одоо Монголд ч нөгөө нэг хеликобактерийн халдвар одоо энэ антибиотикууд тесвэртэй байна гэж одоо яриад нь шүү дээ судалгаанууд гараад. Тэгэхээр бид нэр тэрнээс хүүхдээ хамгаалах хэрэгтэй байхгүй. Хеликобактерийн халдвартай байлаа гэж том антибиотикууд хэрэглэх юм бол нэгдүгээр тэр нь тесвэртэй болчвол яах вэ? Тэ? Хоёрдугаарт бид нар хеликогийн эмчилгээдсэн чинь хэвлэлийн өвдөлт нь арилахгүй байх юм. Өөр юм байвал яах юм. Гуравдугаарт яах вэ гэхээр дараа нь магадгүй хизээ нэгэн цагт яг үнэхээр тэр хеликобактерийн шилтгаантай хотоодны үүрсэл болоод антибиотикээ сонгох гээд тэгэхэд тэр антибиотик маань нөлөөлөхгүй тесвэртэй болцсон үр дүнгүй болвол яах вэ гэдэг ийм асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр Монголд бол хеликобактерийн халдвар илбэг хүүхдүүдийн дунд ч илбэг. Гэхдээ тэрийг толгой дараалан барьж аваад илрүүлээд онцлоод эмчлээд гэсэн ойлголт бол байхгүй. За тэгвэл яг энийг сонсоод ээж аав нар бодож байгаа хэрэг. За би хеликобактертэй гарцсан юм чи. За эхнэр эцсийн ямарчсан эмчилчээ. Шууд одоо шинжилгээ өгөхгүйгээр яг таньсын хэлдгээр нөгөө одоо сар уух юм 2 хуваагаал эхнэртэй өгвөл эсвэл хүүхдтэй бас арай жоохон ойлголттой болцсон ч юм уу талалж малалж ингээд нэг өөртөө зохицуулж өгöd байгаа л та. Тэгвэл энэ дээр толгой дараалж бол шууд эмчлээ гэж дайрах нь өөрөө тэр хүүхдийн ирээдүг тийм байна. Нэгдүгээрт антибиотикийн тесрүүжилттэй болгочихж байгаа юм байна. Хоёрдугаарт хүүхдийн тэр гидсний бичил орчин одоо тэр чинь ашигтай болон ашиггүй бактери байгаа шүү дээ. Бүгдийн л бөмбөгдөө ичсэн шүү дээ. Гидсний орчин өөрчлөл чинь тэнцвэргүй байдлын ханган тийм байдлууд үүснэ. За тэгэхээр тэн дээр бол та бүхэн мэдээж нарийн онцлогоо шинжилгээ хийж иж бол мэдх юм байна. За энэний наан хүмүүс нэг зүйлийг мэдхийг хүсэж байгаа. За хоёулаа гэхдээ энэ шууд гэж хэлэхээс илүүтэйгээр таны өөр ингэж ажиглаж байгаа яг практик дээр харж яхад хеликобактер хүүхдэд байгаа бүр яг маш гоё одоо илрээд байгаа тод юм шинж тэмдгүүд юу байдаг вэ? Гэхдээ энийг та бүхэн ээжүүд маань сонсоод аавууд маань сонсоод манай хөх шууд хеликобактертай мөн гэж дүгнэлт хийхээс илүүтэйгээр дараа нь бас нарийн мэргэжлийн эмчтэр очиж тодруулах нь чухал. Энэний өмнө ерөөхдөө нэг хүүхдэд илрээд идэг тэр онцлог шинж тэмдгүүд нь юу байж болох вэ? Яг хеликобактертай байна гэж одоо бид нар сэжиглэх юм. Ихэнх нь өсвөр насны хүүхдүүд. Яадгүй гэхээр хэвлийгэр маш их хүчтэй өвддөг. Ялангуяа аюулхад тий голд аюулхад өвдөх. Дээрээс нь хоолндоо дургу болох, ядарч сулдах, турч эцэх. Зарим тохиолдолд хар өнгөтэй баах. Одоо өөрөөр хэлэх юм бол хотод
гидсний шарх үүссэн байж болцсохгүй тийм шинжүүд. Шарх үүснэ гэдэг чинь яг тэр чинь одоо үрвслийн дараа шарх болж байгаа шүү дээ. Тэгэхээр шарх үүснэ гэдэг чинь өвдөлт их бай. Цус алдна. Хар өнгөтэй баана. Гэхдээ гинт нэг удаа биш. Багаар шүүрээд тэр шархнаас шүүрээд царайн цонхийн ядар сүлдэн тэ байн унтдаг болно. Хоолндоо дургу болно. Уур уцаартай болно. Ийм хүүхдүүд дээр бид нар ер нь бол энэ шархтай байж магадгүй юм байна шүү гэд мэдээж сэжиглэн. Гэхдээ үйлчлэг онцлогоогоор бид нар батлана шүү дээ. Тэгээ ер нь бол хүүхдийг одоо хүүхдийн шинжилгээний хариуг бид нар эмчлэх гэж зүтгэхгүй тэр хүүхдийг л ерөнхийд нь эмчлэх ёстой л гэж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл одоо нэг хэвлээ өвдөлтөд хүүхд ороод ирлээ шүү дээ. Хеликоны хариу барьцсан. Тэнгүүд хариу нь ингээд өндөр гарцсан байж болно. Тэгвэл бид нар тэр хеликоны хариуг эмчлэхгүй тэр хүүхдэд ямар асуудал байна гэдгийг тогтоож, олж судалж тэрийг л эмчлэх нь чухал гэж боддог. Номер 1 асуудал шууд хеликээр байгаа дайрахаас илүү гол тэр хүүхдэд ямар асуудал байна? Гэр бүл нь ямар байгаа? Идж байгаа хоол унд нь ямар байгаа? Тэ? Өсөж байгаа орчин нь ямар байгаа? Ямар нэг стресс байгаа юм уу? Баас нь хатдсан юм уу? Одоо юу гэдэг те? Өөр хеликоноос өөр одоо өвдөж болох юу вэ? Ханиад томооны үед хүртэл гиз өвдөг. Хүүхд бол ганц хэлж чаддаг юм чи гиз өвдөж ин л гэж хэлж чаддаг байхгүй те? Гизэл өвдөж, гиз өвдөж ин. Магадгүй зарим хүүхдүүд одоо дургүй юм ин шахаад одоо усуу гэд усуумааргүй хүүхдэж л ш. Тэгвэл гиз өвдөж ин гэдэг юм уу? Тийм асуудлууд хүртэл байдаг байхгүй. Тэгэхээр онцлог. Тэгээ хүүхэд бол гол хүүхдийн одоо насанд том хүнээс онцлог юм нь юу байдг вэ гэхээр яг үнэн байдаг. Одоо үнэхээр өвдөжээвэл тэр хүүхэд те үнэхээр өвдөжээвэл уйлна. Очны харьцаа муудна, хоол ундаа муудна те. Тэгэхгүй өвдөхгүй байгаа хүүхд яг цовоос сэргэлэн гүүж хараагаал инээж ханаагаал толол явж идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр үний илтгэл мэдэгдэх юм байна. Яг үнэн байдаг. Та сая хэллээ шүү дээ. Хеликобактер дээр хүүхдтэр илүү шинж тэмдэг нь өсвөр наснд илүү ихээр илрээд байна гэж ярьлаа. Энэ нийтлэг энэ үед нь нөр шинж тэмдэг нь илүү тод илэрх юм байна гэж ойлголоо. За тэгвэл хоёулаа жишээ татаад яриа л да. Нэг 4 настай хүүхэд байлаа гэж үү. Амнаас нь одоо эвгүй өнөр үнэртэй байгаа. Энийг ээж аав нар юу гэж ойлгох вэ гэхээр нөгөө сошиалар мэдээлэл авсан байдаг юм уу эсвэл нэг өөр хин нэг эмчээс сонсоод амнаас эвгүй өнөр үнэртчихлээвэл танай хүүхд хеликобактерийн халдвар авчижээ гэдэг ойлголтыг ялангуяа энэ ээжнэр, эмээнэр, өвгөнөр энэ ойлголтыг бол маш ихээр авсан байлаа нийгэм даяараа. Тэгвэл бага насны хүүхдтэй ер нь амаа ингээл маш сайн угаадаг ч гэсэн амнаас нь эвгүй өнөр үнэртэй л байгаа бол энийг хеликобактерийг сэжиглэх юм уу? Энэ дээр яаж одоо босод өөр салаанууд байж болох юм бэ гэдгийг таас хэлж өгөөч. Одоо яг таны наа чи маш зөв одоо юу байхгүй тий комент. Өөрөөр хэлбэл бас л олон эцэгчүүд өвөө эмээ манай хүүхдийн амнаас өмхөн өнөртэй байна гэж хэлдэг. Тэрийгээ юутай холбож орж ирдэг вэхээр хеликобактертэй л холбодог. Манай хүүхд ингээд ам нь ирвэл шүдэн бүх шүдэн ирвэл дандаа үзүүлдэг. Тэгсэн мөртлөө одоо ингээд амнаас нь өмхөн өнөртэй. Тэгэхээр хүүхдийн амнаас өмхөн үнэрт нь хеликобактертай яг холбоотой гэсэн тийм нотлогдсон зүйл бол байхгүй. Яг уу хеликобактерийн халдварын үед хотод гисний өрөвслийн үед амнаас эвгүй үнэртдэг гэдэг. Гэхдээ яг тэр нь ингээ батлагдаад нотлогдоод зөвхөн энээс болдог шүү гэсэн зүйл бас байхгүй. Тэгэхээр амны хөндөй дотор олон эрхтэн байгаа шүү дээ, тийм ээ. Буйл, амны хөндөй, салст, хил, тэ одоо хоолой, залгуур, шүд гэдэг маш олон эрхтнүүд байгаа. Тэгэхээр магадгүй шүдэн аягүй сайхан ирүүл ийм байлаа гэд хилэн аягүй их өнгөртэй байгаад байвал тэр амнаас ивүүл өнгөрт. Тэ? Магадгүй хилэн сайхан цэвэрхэн, амны салстан цэвэрхэн шүдэн одоо ив ирүүл ах юм бол магадгүй одоо чих хамар хоолой залгуурын асуудал байхыг үүсэхгүй. Хоолой нь байнга өвддөг ч юм уу идэлдэг. Тэгээ магадгүй хамар нь битүү, амны салст нь хуурайсцсан. Тэгээ чиглэг бус ийм хуурай байдалтай үед ч гэсэн өмхөн өнөр гарах тохиолдол байдаг. Тэгээ магадгүй идэж ууж байгаа хоол хүнстэй холбоотой ч. Тэгэхээр яг амнаас одоо өмхөн өнөртөх нь одоо 100% хеликотой холбоотой гэсэн ойлголт бол байхгүй. Шингэн дутагдаад одоо шингийн юм баг уугаад амны хөндийн салст нь ингээд хатцсан хүүхдүүд амнаас нь өмхөн өнөртэй явж байгаа тохиол байна. Тэнгүүд шүдэн ингээ сайхан цоо ирүүл байж итэл хилэн аягүй их өнгөртэй. Хилнийхаа уг хэсгээр нэлээх өнгөртэй ийм хүүхдүүд бас явдаг. Энэ болгоноос ч л одоо өнөр өнгөрч. Магадгүй чихамар хоолой асуудалтай. Хоолой нь өвддөг тий. Эсвэл одоо хамар нар маань өвддөг, хамар нь битүрдэг.
ийм хүүхдүүд ч гэсэн амнаас өмхийг өнөртөх тохиолдол гарна. Тэгэхээр энийг бол 100% хеликобактерт бол холбохгүй гэсэн. За тэгэхээр та түрүүн бас яриандаа хэлсэн шүү дээ. Ихэнх хүүхдүүд дээр хеликобактер байсан ч шинж тэмдэг илэрхгүй байж болно гэдэг. Тэгвэл энэ шинж тэмдэг илэрхгүй байх юм бол эцэгчүүд 50 ингээд орчих юм уу? Эсвэл энэ асуудал байж магадгүй цаашаа үзүүлээд явах юм уу? Яг уу одоо хэвлийн өвдөлтийн шалтгааныг олохын тулд хеликобактерийг бити хай гэдэг зөвлөмж одоо энэ Америк, Европын том холбоонуудаас ийм зөвлөмж хүүхдээр гаргадаг. Тэгэхээр хеликобактериас болж л хэвлийн өвддөггүй ямар ч зовиргүй байж болдог гэдгийг л ээж аав нар хүүхэд нь хеликобактертэй байж ч магадгүй байсан ч гэсэн тэр хүүхэд зовир илэрхгүй яваад иж болдог байхгүй. Тэгээ тэрийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Зовир илэрхгүй явах юм бол ер нь тайм орчих юм. Тий, одоо хамгийн гол нь зовир илэрхгүй байгаад байна тий. Одоо яг ингэн л дээ. Аав ээж нар ч өөрийгөө хеликотог гэж мэдчихлээ тий. За тэгэнгүүт хүүхдээ хеликотол гэж бодож байгаа шүү дээ. Бас л одоо нэг аяг тал албанаас л хоол унд идчихэж байгаа учраас тий. Тэгэхээр хүүхдтэй ингээд ажиглана шүү дээ. Хүүхд нь ямар ч зовиргүй шүү дээ. Тэгвэл тэгэл үргэлжлүүлэл ажигл. Тэрийг заавал барьж авч, илрүүлж, оншилж, эмчлэхгүй л гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэнгүүт тэрийг барьж аваад ухаж төнхөө тий эмчлээд зүтгий гэхээр түрүүний хоёулангийн ярьсан нөгөө цаашдаа гарах хор нөлөөнүүд чинь тийм байдаг шүү гэдгийг. Ямар үед эмчлэх вэ гэдгийг та бүхэн дээр шинж тэмдэг тод илрээд ирж үзүүлж байна. Ямар үед эмчлэх вэ гэдгийг одоо яг нарийн мэргэжлийн эмчнэр нь тухайн хүүхдийг бид нар хэлсэн ш сая түрүү тий шинжилгээний хариу эмчлэхгүй хүүхдийг л эмчлэе гэдэг байгаа байхгүй. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Ерөнхий ивент тэтгэгч Lenus чанарыг танд авчирна. Үнэг эдсэн сайн ба муу нэнгийн хоорондох тэмцэл үргэлжилсээр байдаг. Тиймээс эрүүл тэнцвэрийг бий болгохын тулд сайн бактери нь муу бактериас 10 дахин илүү байх ёстой. BioGaia Gastrus ходоодны ашигтай бактери. Хүссэн хоолоо санаа зовлтгүй идэж, ходоод гэдэс хямрах үе гэж санаа зовлтгүй байхад тань туслана. Ходоодны хямралыг ял, эрүүл мэндэ хамгаал BioGaia. Бүгд найрамд Солонгос улсын 29 жилийн түүхт Eucare Omega 26 төрлийн эрдэс бодис уураг агуулсан хагалгааны өмнө олон дараа бүх төрлийн хавдрын эмчилгээний үед хоолны дуршил буурсан бүхэл хоол идэж чадахгүй байгаа үед өндөр наснууд шим тэжээлэн хөх зорилгоор бүх насныхан уурган хөх зорилгоор хэрэглэх боломжтой эрүүл мэндийн шингэн хүнс. За тэгэхээр яг хоёулынхны яриан дээрээс хүн сонсоод нөгөө та сая хэлсэн шүү дээ хеликобактер ингээд илрээд шинж тэмдэг өгөөд эмнэлэг дээр ингээд танд үзүүлэх ирсэн байгаа. Хүн бай хүүхд байлаа. Тэнгүү тэн дээр ерөөсөө ээж аав нар толгойд харууллаад одоо дурандах биопси буюу эдийн шинжилгээ өгөх гэдэг энэ хоёр ойлголтыг бүр тархинда магадгүй зарим хүн шууд тексттэй мөн ингээ ойлгоцсон байж магадгүй. Тэгэхээр энэ дотроосоо би хоёр төрлийн хүмүүс та анхааруулж хэлээсэй гэж хүсэж байна. Ходоодны дуран ерөөдөө хүүхдэд хийх заалтыг хэлээд өгөөсэй. Тэгээд дээрэс нь эн чинь одоо үзэж байгаа хүмүүс донд хит их одоо хүүхдэд анхаардаг төрлийн хүмүүс хүүхдүүдэд бас нэг жоохон хэцүүдүүлчих гээд байдаг тийм ямар шаардлагагүй бүх шинжилгээ өгөөд ингээ яваад байгаа. Энэ үергийн хүүхдүүд бас хэцүү байгаа штэ. Хоёрдугаарт гэвэл бүр огт тоодоггүй, огт мэдэхгүй юм хоёр төрлийн хүмүүс байгаа даа. Тэгэхээр хоёул яг алтан дундаж энэ хүмүүс юуг ойлгоод хотоодын ямар үед дорндуулах юм бэ? Хотоодын дорн хүүхдэд ингээд хийгээд хахаар нөх хеликобактер дутуу ариутгалтай холбоотой ингээд дахиад үүсдэг гэдэг энэ ойлголт бол ээж аавнууд бас явж л байгаа. Энэ талаас та хэлж өгч. За хүүхдүүд бол мэдээж дуран хийдэг. Гэхдээ тодорхой заалтуудыг бол бас хийн. Эмч энэ дуран хийх шаардлагатай байна гэж үзсэн тохиолдолд бол дуран хийн. Тэрнээс биш хеликобактертай хүүхд болгонд одоо дуран хэвлийн өвдөлттэй хүүхд болгонд дуран хийхийг бас л зөвлөдөггүй. Олон улсаас зөвлөдөггүй. Өөрөөр хэлэх юм бол дурангийн оншилгоо гэдэг маань бас
тухайн хүүхэдтэй одоо хүүхэд шүү дээ том хүн биш. Тодорхой хэмжээний зовиртой тий мэдээж одоо яг бид нар хүүхдэд унтуулгатай тайвшруулгатай л дуран хийн штэ. Гэхдээ бас тэр болгон хийж чадахгүй байна. Одоо нөхцөл боломжоос болоод тийм үү. Бас том хүний одоо дуранг эн тэнд ингээд хийдэг шиг хүүхдийн дуранг бас олон газар хийж чадахгүй байна. Тэ тодорхой нэг газар л хийж гин. Тэгэхээр тийм учраас ийм зовиртой шинжилгээ тэ заавал хүүхдэд хэвлийн өвдөлт болгонтой хүүхдэд хийх гэдэг шаардлага байхгүй. Хеликобактертэй хүүхдэд болгонд тэрийг хайгаад нотлох гээд хийх гэдэг шаардлага байхгүй. Дуран хийх заалтууд дээр одоо эмчнэр үзээд үнэхээр шаардлагатай байна. Бусад бүх өвчин үүсгэхэд тэ одоо тэр үйл ажиллагааны гаралтай хэвлийн өвдөлт хэвлийгээр өвдөж болох одоо 80-90% одоо шалтгаануудыг үүсгэсний дараа за үнэхээр энэ одоо ингээ хеликобактерийн халдвартай холбоотой эсвэл шарх байж магадгүй шүү ч гэдэг юм уу тийм ээ өрөвсөл байж магадгүй шүү гэсэн тохиолдолд бид нар дурангаа хийж. Тэгэхгүй нөгөө эцэг эхчүүд яг нөгөө баталгаатай юм ингээ харах гээд байдаг байхгүй тий дурангаа л хийлгэж харчмаар байна. Тэгвэл сэтгэлээ зарим намрах гад ч юм уу тийм ээ иймэрхүү тохиолдлууд бол байна. За тэгээд бага насны хүүхдүүд одоо эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг айгүйх дэмжих гэж хичээдэг болсон. Тэнгүүд нөгөө янз бүрийн ашигтай бактериуд эмчээс одоо заавар зөвлөмж авахгүйгээр тогтмол байн уулгадаг. Янз бүрийн витаминууд уулгадаг. Одоо энэ тентхийн сүлжээнээс орж ирсэн тэ сайн гэсэн гадаадын өндөр тунтай витамин С агуулсан тэ витамин С уулгаал байвал одоо дархлаагийн дэмжиж дээн л гэж ойлгоод байдаг байхгүй ээж дархлаагийг л дэмжих гээд байгаа санаа нь бол гэхдээ нөгөө яг үндсэн юм ойлгоогүй учраас нэмэлт юм бүтээгдэхүүн хэрэгжилж дэмжих гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл хэрэгжилж байгаа тохиолдолд одоо манай хоол боловсруулах хотоодн дээр гардаг асуудлууд бий. Сартай хүүхдүүд, нэг настай хүүхдүүд, бүр бага насны хүүхдүүд одоо өсвөр насныхыг түрүүн хоёлоо ярихад хеликоноос болоод шахтай болдог гэж ингэж ярьжсэн. Тэрэн шиг бага насны хүүхдүүд одоо энэ нэмэлт бүтээгдэхүүнүүдээс болоод хотоод нь шархлах, цоорох ийм асуудлууд үүсдэг. Нэг удаан хугацаанд өндөр тунтай одоо витаминууд, витамин С хотоод гэмтгэхээс гадна тухайн хүүхд өөрөө бас хордож эхэлдэг байхгүй. Хордож эхэлдэг. Тэрийг одоо шүүждэггүйгээс болоод ч юм уу янз бүрийн одоо найрлага нь үл мэдгдэх одоо сүлжээний юмнууд хэрэгэлсэнтэй холбоотой амнаас нь хүртэл одоо хэцүү байдалд орох тийм хүүхдүүд бол ирдэг. Тэгэхээр хүүхдийн дархлаа дэмжиж гэх юм бол хотоод гидсийн сайн байлгая гэх юм бол тогтмол цагт хоолол тий сайн унтуулж амраа гэр бүлийн хооллол чухал хамт суугаа сайхан хоолоо хий идвэл тэгээ стрессгүй орчинд ийм зүйл дээр л одоо анхаарал ийм зүйл дээр л одоо дархлаа нь сайжирдаг учраас хүүхдүүд энэ дээр нь анхаарчих юм бол эн чинь одоо насан туршийн л одоо хүүхдтэй хийж байгаа маш том хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Тэрнээс биш тэр витамин тэр юмнууд авч өгөх нь гол биш байхгүй. Тэр витамин ямар нэгэн одоо нэмэлт зүйлүүдийг мэдээж эмч зөвлөсөн тохиолдолд байж болно. Шинжилгээний хариу бодиттойгоор эрс дутагдaltaй үед тийм байж болно тий. Тэгэхгүйгээр одоо дур мэдэж хүүхдтэй ингээд хит их мэддэг хит их одоо хүүхдэд анхаардаг хүмүүс чиг сая хоёулын хэлдэг хүүхдэд балж гадаг гэдгийг та сайн хэллээ шүү дээ. Ялангуяа витамин С өндөр тунтайгаар хүүхдэд ингээд нүдэд тахаар тэгээд нөгөө юм бол антибиотик ингээд нүдэд тахаар одоо тухайн ханиа томооны асуудал хэлнэ. Тэр үед чинь одоо ингээд тасралтгүй бөмбөгдөн шүү дээ. Одоо хүүхдийн одоо хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд бас илэрдэг одоо бидэрт ханддаг бас өвчнүүд дийлэнх өвчнүүдэд нөгөө вирусын шилтгаантай бөөлж суулгалтууд ротавирус, аденовирус гэл ингээл хүмүүс мэддэг шүү дээ эцэг эхчүүд. За тэгээ бас тодорхой хэмжээний янгийн шилтгаантай хотоод гидсний үргэлжлүүд илэрдэг. Тэгэхээр энэ болгоныгоо үзүүлж ээж эмчийн зөвлөсний дагуу хэрэглэхгүй бол за одоо ингээ нэг хүүхэд нь ханиад том хөрлөө. Тэгсэн чинь аав ээж нар нөгөө дур мэдээд антибиотик аваа өгч. Магадгүй тэр нь вирусээр үүсгэж байгаа л дийлэнх нь вирусээр л үүсгэж байгаа ханиад. Вирусээр үүсгэж байгаа ханиаданд антибиотик ямар ч үр дүнгүй шүү дээ. Яг тэгэхээр антибиотик чинь нянг бактерийг устгаж байгаа. Тэнгүүд яадгүй гэхээр эргээд нөгөө ханиадтай хүүхдэд дур мэдэж антибиотикоо хэрэглээд байхаар гизээ баллаа. Нөгөө хүүхд нь үргэлжлүүлээд суулгадаг ч юм уу тийм асуудлууд бас гарч ирэх тохиолдлууд байдаг байхгүй.
За тэгэхээр хоёул ямар ч хеликобактертэй холбоотой зүйлүүд, хэвлийн өвдөлтөй холбоотой энэ зүйлүүдийг бас нэг углуурган гаргаад хүмүүст цаашаа юу юун дээр анхаарах нь бол хэлээд өгчлээ. Тэгээд хоёул одоо энэ дээр хүүхдүүдийн идэж ууж байгаа яг одоо энэ цаг үед бас биднийг хүүхэд байхад одоо хоёулыг нь хүүхэд байхад бас нэг иддэг уудаг зүйлүүд бас ер нь харьцангуй гайгүй байлаа. Өөр юм. Тэгээд одоо энэ манай өнөөдрийн 59 дэх подкастын дугаар бичигдэж байгаа. Энэ үеүүдэд бол маш олон одоо хоол зүйчнэр орж ирсэн. Энэ хүмүүс ч гэсэн хэлж илээ. Бид нэр хүүхэд байх, та нар хүүхэд байхад бол идэж ууж байгаа зүйл бол үнэхээр асуудалгүй гоё байж. Одоо бол үнэхээр анхаарахаар асуудал болсон гэж. Тэгэхээр тань дээр ингэж хандж байгаа одоо хүүхдүүд байж, ээж аав нар байж. Тэгээд бас хоёулын энэ подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн хүүхдээ идэж ууж байгаа зүйл нь хотоодонд яаж нөлөөлж байгаа талаар асуумаар байгаа хэл та. Нийтлэг бол нөгөө чипс байна, бэлэн говь байж гин. Тэгээд түргэн хоолнууд байж гин. Одоо энэ пицца, чикен, одоо өөр юу гэдэг гадуур нэг солонгос хурц хоолнууд тийм хятад хоол. Ингээд энэ зүйлүүд дээр яг таны хэлдэг нөгөө жижигрүүсэн том хүн гэж бодоод хажууд нь маш өндөр одоо ингээд нөгөө тактирутаан байна. Өөр ингээд халуун ногдод зүйлүүдийг хүүхдний идэхгээл ангууд ингээл бүр яг толгой дараалал хажуудаа суулгаж байгаа л яг адилхан порцоор ингээл өгөл хүүхдэн ч гэсэн ингээ идэл эхэлчихэж байна л та. Тэгэхээр энэ зүйлүүд хүүхдийн ходоод гэдсэнд ер нь хэр нөлөөлөх юм? Ер нь хэдэн наснаас эхлээд хүүхдийн хоол ундан дээр тэр хүүхд өөрөө жоохон мэдээд идээд уучих нь харьцангуй аюулгүй гэж үздэг. Ер нь хэдэн нас хүртэл нь илүү сайн анхаарчаасаа гэж та ер нь зөвлөдөг үү? Ер нь яг хэдэн нас гэхээс илүү ер нь байнга анхаарч явах зүйтэй. Одоо хүүхдийн хооллолт бол одоо сүүлийн үед мэдээж өөрчлөгдөж байгаа тий. Бидний одоо яг түрүүний таны хэлснээр идж байгаа хоол унд элбэг болсон байна. Янз бүрийн юм их болсон байна. Чипс, түргэн хоолууд. Энэ дээр мэдээж ходоод гэцгийг хямраа. Гэхдээ нэг удаа одоо хэрэглэлээгээд өвдөн, нэг удаа хэрэглэлээгээд шарх үүснэ, нэг удаа хэрэглэлээгээд асуудал үүснэ гэсэн ойлголт бас байхгүй. Олон удаан хугацаанд олон удаа хэрэглэхтэй. Тэгээ магадгүй дээрээс нь нөгөө хеликобактер чинь бас нөлөөлөх. Тэ урт хугацааны туршдаа хэрэглэх одоо чипс, халуун ногоодоо тэр тохиолдлууд дээр бол ходоод гидсний үрүсэл үүсэхийг бол үүсэхгүй байж болно. Гэхдээ хүүхдийн одоо хоолтон дээр хамгийн чухал одоо миний зүгээр хэлмээр байгаа юм нь одоо энэ сүүлийн үед хүүхдийн таргалт маш ихсэж байгаа. Тэ одоо бидний чихрийн хэрэглээ тийм ээ. Одоо энэ түргэн хоолны хэрэглээ ихсэнтэй холбоотой хүүхдийн таргалалт, хөдөлгөөнгүй байдал, дэлгэцийг ашиглаад ерөөсө хөдөлгөөн ихгүй тэгэл идэж уугаал чихрлэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглээл таргалдаг. Энэ нь наастаа одоо ямар аюулд хүргэж ийнвэ гэдгийг маш бас ярьж байгаа. Таргалалт гэдэг маань өөрөө одоо бодисын солилцоо алдагдаж байна. Тархлаа суларж байна, тийм ээ. Тэгэхээр хүүхэд таргалаад ирэхээр бас л нөгөө нэг насан туршидтай адилхан чихрийн шижинтэй болох. Инсулин дөчрөл үүсэхтэй. За тэгээд хамгийн том аюул элэг өөхлөх. Одоо бодисын солилцооны шалтгаанд элэг өөхлөх өвчин гэж одоо хүүхдээр их ярьж байгаа. Том хүн дээр ч гэсэн ярьдаг. Тэгэхээр энэ элэгний өөхлөлт тийм ээ. Ингээл хор уршгууд энэ хоолтой холбоотой, хөдөлгөөнтэй холбоотой маш их гардаг. Тэгэхээр хоолтон дээр нь бол насан туршдаа хүүхдийг тий одоо нас биеинд хүртэл нь ер нь анхаарах хэрэгтэй. Яг тэдэн нас эдэн нас гэхээсээ илүүтэйгээр анхаарах хэрэгтэй гэж хэлмээр. Одоо би бас энэ зүйлийг л асуумаар байна. Хүүхдүүд нөө халуун ногоо штэ, халуун ногоо, кимчи, одоо тактирутан гэдэг юм халуун ногоодын хоолнуудыг хүүхэд зөвхөн бор хоолнд орохоос хойшоо бас ингээд өгөөд сургацсан ч ээж аав нар байна л да. Тэгэхээр ер нь халуун ногооч гэдэг юм уу, ийм хурц одоо хоол ундыг ер нь хэдэн наснаас одоо хоош өгвөл ер нь харьцангуй аюул нь бага гэж та зүгээр үзэж байна. Одоо жишээлбэл зарим хүмүүс эмчнэр ч юм уу зарим ээж аав нар ч гэсэн мэдээлэл нь бол нэг 2 нас хүртэл ч гэдэг юм уу 3 нас 5 нас гэдэг нэг нас хэлээд байгаа юм л да. Тэгэхээр хоёул энэ дээр зүгээр одоо ялангуяа би халуун ногоог л илүү өгөхээр та хэлж өгөөс гэж бодож байна. Халуун ногоо энэ кимчи энэ халуун ногоотой хоол ундыг хэдэн наснаас өмнө ер нь өгөх нь хамгийн аюултай гэж та ер нь хэлэх үү? Одоо яг тийм батлагдсан юм байхгүй л байна л да. Одоо би бол олж хараагүй л байна. Гэхдээ зүгээр яг миний бодож байгаагаар одоо хоёлаа эхлэндээ ярьсан шүү дээ. Хүүхдийн ходоод бол яг л хүүхчгээ жоохон шингээж чадахгүй, эмзэг, дархлаа сул, фермент байхгүй. Тийм үед ерөөсөө өгчлөхгүй шүү дээ. Ер нь өгж болохгүй. За магадгүй нас ахихын хэрээр ходоод
гидс чинь хөгжиж гин, дархлаатай болж гин, тийм ээ. Салст нь одоо хамгаалах чадвартай болж гин. Яг энэ үед одоо хэрэгжилж болох юм. Гэхдээ ер нь бол хүүхдэд одоо ийм зүйлийг бити хэрэглүүлээч л гэж зөвлөсөн дээр байх гэж бодож байна. Тэрнээс биш бол яг тэдэн нас гэж хэлэхэд бол хэцүү. Тий. Одоо тийм байхгүй хаа. Тий. Миний л олж харснаа тийм байхгүй байх гэж бодож байна. Нас ахихын хэрээр хөгжөөл одоо хэрэгжилж одоо хөгжиж байгаа учраас л хэрэглэн штэ. Тэгэхээр нас нь баг байх тусам хөгжөөгүй эмзэг байх учраас тэр үед хэрэглүүл аюултай. Том болсон хойноо хэрэглүүл аюулгүй гэсэн ойлголт бол бас байхгүй. Харилцаа адилгүй. Тэгэхээр ер нь бол аль болох хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй л гэж хэлэх гээд байгаа. Тэгээд хеликобактер монголчуудын хувьд бол маш өргөн байгаад байна шүү дээ. Гэхдээ хеликобактер бол бидний шууд төрүүлэл энийг устдаг гэдэг дайсан бол нэгдүгürt биш юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд манай өмнө орсон одоо ийм доктор, эмчнэрс яриад байгаа л да судалгаанууд гэсэн зөндөө гарсан юм билээ. Монголд хийсэн судалгаагаар хеликобактер тусалж байгаа нэг хүчин зүйл нь ерөөсөө давсны өндөр хэрэглээ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр манай хүүхдүүд одоо энэ давс одоо ихээр одоо найрлага хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг бас багаас их өндөр хэрэглээд эхлэх нь нөх хеликобактерийг илүү хоруу чанарыг нэмэгдүүлээд байна. Дээрээс нь одоо нэг газтай ундаа өөр одоо чипс зүйлүүд дийлхийн хүчлэлэг төрөл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр ходоод нь чинь тэр хеликобактер чинь хүчлэлэг орчинд илүү төсвөртэй сайхан амьдраад байна гэж яриад байгаа учраас энэ яриад байгаа хоёулынх нь хүүхд багт нь их өгөөд байгаа энэ хоол ундан дээр нь анхаарах хэрэгтэй гэдэг зүйл чинь бас хеликобактери чинь илүү амьдрах орчингийн одоо дэмжиж өгчөж байгаадаа бас холбогдоод байгаа гэж ойлгож байгаа. Зөв. Яг л тэгж л холбогдох хэрэгтэй. За тэгэхээр хүүхдийн хоол ундан дээр бид нэр зайлшгүй анхаарах зүйл бол байгаа юм байна. Тэгээд бид нар ямар нэгэн зүйлээс мэдээж айхаас илүүтэйгээр мэдлэг мэдээлэлтэй үжиж энэ зүйлүүд дээр ойлголт нь бол сайн байх хэрэгтэй юм байна. За тэгээд хүүхдийн одоо та бүхэн дээр орж ирээд одоо хүүхдийн хоол ундан дээр ер нь зөвлөгөөнүүд хүмүүс нэлээд авч байгаа байх л та. Тэгээд та ингээд одоо хүмүүст хэлгээд их олон хүнд хэлмээр санагдаад байдаг ч гэдэг юм уу. Хоол ундан дээр илүү ихээр асуудал гаргацсан ерөөсөө ямар ч хяналтгүй идэж уудаг болсон байсан одоо тийм жишээнээс ч юм уу дордвол ер нь ямар жишээ вэ? Одоо нэг ялангуяа бага насны хүүхдүүдээр жишээ дордвол илүү ойлгомжтой байх гэж бодож байна. Яг одоо хүүхдийн хоолтонд бол бүхэл эцэгчүүд бол анхаарж байгаа тийм ээ. Одоо сайн анхаарж байгаа гэж бодож байгаа би. Тэрнийхээ талаар мэдлэгийг олон газраас ч авч байгаа. Зүгээр л бидний зүгээс одоо эмчнэрийн зүгээс тий. Одоо яг хоолны орц найрлаг, килокалори, шимт хижээл ярих юм бол одоо тэрийг өөр хүн илүү надаас сайн ярих байх гэж би бодож байна. Одоо хоол зүйч, шимт хижээл судлаач эмчнэр ч юм уу тийм ээ. Тэгэхээр хүүхдийн эмчнэр бидний зөвлөдөг гол юм нь хүүхдэд тохирсон тэ зөв хоолыг одоо идүүлэх насанд нь тохирсон зөв эрүүл хоолыг идүүлэх хэрэгтэй. Сайн унтуулж амраа. Тэгээд хөдөлгөөн идэвхтэй хөдөлгөөнтэй байлга. Ингэх юм бол хүүхдийн дархлаан сайн байна. Ходоод гидсэн ч эрүүл чирэг өсөж торно. Энэ нь нас биеинд хүрсэн хойноо зэрэг тухайн хүний дархлаа хэр байх уу гэдэгтэй бүр салшгүй холбоотой. Тэндээс л одоо хүүхэд байхасаа л эхэлнэ л гэсэн үг байхгүй. Яочаас бидний зөвлөдөг юм бол насанд нь тохирсон зөв хоолыг өг. За одоо бидний одоо эцэгчүүдийн яг гар доор байгаа хамгийн найдвартай одоо зүйл бол их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж байна. Одоо ягаан дэвтэр гэж. Тэн дээр тов тодорхой бичсэн байгаа. Энэ насанд ингэж хооллно, ингэж тэдэн удаа, өдөр тэдэн удаа тий ийм хоолыг ингэж идүүлнэ гэдэг бүх юмыг нас насаар нь сар сараар нь бичээд өгсөн учраас гар доорх байгаа тэрийгэ сайн ашиглаач тий. Тэгэл эрүүл зөв хооллооч, сайн унтуулж амраагаач, элдв 7 юм битээ өгөөш гэж л хүсдэг байхгүй. Тэгэхээр хоёлаа бас хүүхдийн ходоод гэж хеликобактер ярьж байгаа учраас би бас хүүхдийг одоо бид нар ингээд төрхөөс нь эхлүүлээл ашигтай бактери гэдэг зүйл чинь хүүхдийн ээжээс одоо сүүгээр нь дамжуулаад ирчиж байгаа тий. Тэгээд тэр чинь бас яг ингээд төрөх замаараа мэдээж хэвийн төрөлтийнхаа төрөх замаар гэсэн тэр одоо бактерид одоо нэг өөрхөн дархлаа бас ээж яг одоо төрөх зөв замаар ингээд авчиж जैन. Дээрээс нь хүүхдийн таасаа хэлж байгаа штэ хүн болгон мэдж л байгаа хэл та. Эхний 6 сар хүртэл та сүүгээр хоолж байгаа. 2 нас хүртэл сүйтэй хослоод бор хоолнд ингээд хамт оруулаад авчиж байгаа. Энэ хүүхдийн нөгөө гидсний ашигтай бактери бичил орчны тэнцвэрийг хангаад байна. Тэгээ энэ дээр мэдээж бас манай одоо ивент итгэгчдэр би бас дуртаад зөв мэдээллийг танаас асуучмаар санагдаад байна. Зүгээр энэ дээр жишээ болгоод
BioGuide гэдэг энэ одоо хүүхэд төрөхөөс манай 2 хүүхэд төрөхөөс эхлээл эмчнэр маань BioGuide-ыг бас өрхийн эмчнэрийн зөвлөл эхэлсэн тусаалгаар нь байдаг тий. Тэгэхээр энэ гидсний хүүхдийн бичил орчинг тэнцвэржүүлэх үүднээс ашигтай бактерийг ер нь та бүхэн хэр зөвлөдгийг, энэний ач холбогдол ер нь хэр байдгийг. За ашигтай бактерийн хувьд бол бас л эцэг эхчүүд маш их энэ дээр анхаардаг болсон. Тэ гидсний орчин, бичил орчин гэж байгаа байхгүй тэ тэнцвэртэй одоо ашигтай бактери гэж байна. Бас хоруу чанартай одоо өвчин үүсгдэг бактериуд ингээд бас байж идэг. Энэ хоёр тэнцвэртэй л байна. Энийг тэнцвэртэй байлгадаг, тижээдэг гол юм чинь л эслэг. Эслэг тэ одоо бид нар тараг хэргэлдэг, эслэг хэргэлдэг. Тэрнээс биш бол одоо энэ бидний хэрглэж байгаа ашигтай бактериуд чинь дотроо янз бүрийн омгууд байгаа. Тэгэхээр хүний одоо хүүхдийн гидсэн дотор бас л янз бүрийн омгийн бактери байгаа. Тэгээд нэг омгийн бактери л ингээл өгөөд байхаар тэнцвэртэй байна гэсэн юм бол байхгүй. Бид нар одоо ер нь бол ашигтай бактерийг байн гуу гэж зөвлөдөггүй. Тодорхой өвчнүүдийн үед бол хэрглэж болно, тодорхой хугацаагаар хэрглэж болно. Гэхдээ байн уухыг бол зөвлөв. Тэгэхээр энэ тал дээрсэн хүмүүс ойлголтоо маш сайн авчих хэрэгтэй байх тийм. Ямар үеүүдэд одоо жишээлбэл хүүхдэд өгж байгаа зүйл дээр бас илүү сайн анхааралтай байгаарай тийм. Зөв үед нь зөв цагт нөхөх юм бол энэ бол юм болно гэдгийг л ойлгож байгаасай. За тэгээд тараг эслэг бүтээгдэхүүний хувьд бол таас хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд чинь гидсний ашигтай бактерийг бол мэдээж маш сайн дэмжиж өгж байгаа зүйлүүд байгаа тийм. Тэгэхээр бид нэр хүүхдэд багаас нь одоо илгэн тараг өгөх чинь өөрөө маш өндөр одоо тэр хүүхдийн гидсний бичил орчин одоо хүнсээр нь хангаж өгж байгаа хамгийн зөв зүйл байгаа. Тэгэхээр хүүхдэд бол тараг одоо эслэгээр баялаг зүйлүүдийг бол өгөх нь бол зөв. Тэгээ хүүхдэд биднээс багаас нь их сайн байдаг гэд одоо аригч юм өгöd байгаа шүү дээ. Эн чинь бас хамаагүй бас өндөр ихэр өгöd байх юм бол хүүхдийн хотод гидсэнд бас эрсдэлтэй гэж бол таны хувьд бол хэлэх үү ер нь ариг ер нь хэр байна? Ариг бол одоо манай монголчуудын одоо тэ өв соёл одоо хэрэгэлдэг. Гэхдээ яг хүүхдийн тал дээр аригч өөрөө дотроо яг найрлага нь бас алкоголтой байд юм байна гэдгийг би саяхан бас харж исэн. Яг тэгэхээр нэг манай дээр нэг тодорхойгүй тохиолдол кейс байсан. Тэрэн дээр бол зүгээр холбож ингэж уншиж исэн тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр одоо бид нар яг нэг хүүхдээ бор хоолнд оруулахдаа таргаар оруулж болдог шүү дээ. Тэр чинь бас зөв байхгүй эслэг өгч जैन те гидсний орчин тэнцвэртэй байлгаж байна. Тэгэхээр яг айрны талаар ингээд хүүхдээр хийсэн судалгаа бас байхгүй л байгаа даа л да. Тэгэхдээ мэдээж дотроо тодорхой хэмжээний хувийн одоо алкоголтой байдаг учраас бас тиймч таатай бол биш болов гэж бодож байна. Одоод гидсийг гимтээсэн тал дээр нь бол тийм судалгаа эсвэл хамгаалаад байна гэсэн тийм судалгаанууд бол одоогоор олж уншаагүй л байна. Яг тэгэхээр айргийг зөвхөн Монголд л хэрэгэлдэг. Тэгээ Монгол хүүхдүүдийн дунд энэ талаар хийсэн судалгаа бол байхгүй. Ер нь бол гидсний тэнцвэртэй байдал алдагдгал юм бол тахлаас уларна. Одоо өвчлөмтгий болно. Тэгэхээр энэ гидсний тэнцвэртэй байдлыг хадгалъя гэвэл одоо миний түрүүний л хэлээд байгаа. Тогтмол цагт хооллоё, сайн унтуулж амраая, тэ? Асгал хөдөлгөөн сайн хийлгье. Өөр одоо гидсний орчинг алдагдуулах тийм юм бити хэрэглүүлээч л гэж л үсгэж байгаа. Тэ. За тэгээ би бас энэ ярианыхаа төгсгөлд бас нэг зүйлийг асуумаар санагдаад байна л да. Таны хувьд бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бас ажиллаж байгаа эмчүүний хувьд ер нь хүүхдийн ямар эмчилгээ онцлогоог одоо таны хувьд их гардаж хийж байгаа вэ? Ер нь одоо таныг хэрвээ зорж очиж байгаа хүмүүсийн хувьд бол яг энэ чиглэлээс илүү ингээд зөв одоо цаг алдахгүйгээр одоо хүмүүс бол тань хэллээ шүү дээ хэвлийн өвдөлт болгон дээр хурж ирэл ингээл амбулатороор цаг авал орж ирээд энэ дотроос ерөөдөө зарим нь гэрээрээ ажиглчих ч үед байна, зарим нь өрхийн эмнэлэг одоо дүүрэн эмнэлэг дээр ичсэн очиод одоо ойлгомжтой байх үүднээс ингээ явчих байтал нөгөө эмчнэр нь ч гэсэн шууд ингээд эрсдлээсээ ягаал одоо та юун дээр очио те их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очио гэж шууд ингээ явуулчаад байдаг. Тэгэд энэний одоо энэ зангилаануудын та бас хэлж өгч ямар асуудалтай хүмүүс ер нь тань дээр очивол их оновчтой байх юм бэ? Одоо жишээлбэл та бүхнээс очир дараалал цаг авах энэ зүйлүүд хэр байдаг юм бэ гэдгийг хүмүүсээс мэдэж авах нь зөв баг. Сонсоод хүн болгон гүйж ирээл үзүүлээд байх нь зөв юм уу? Эсвэл яг энэ зөв цагтаа зөв онцлогоо зөв мэдээлэлтэй хүн ирэх нь ер нь чухал юм уу? Ер нь бол хүүхдэн зөөр илэрж ивэл эмчэд ирж үзүүлэх нь зөв. Тэ? Одоо
ирж үзүүлэх л ёстой. За тэнгууд ингэдэг байхгүй юу? Зүгээр л ажлын практик дээр тий. Одоо яаралтай тусламжийн тасаг дээр ингээ шүн сууж итэл одоо манай хүүхдийн гидсэн өвдөд байна гэд дагуулад одоо ирлээ. Зүгээр л жишээ шүү дээ. За ингээд хизээс өвдөө яав юу идэж уучуу те гингүүд баг 2-3 жилийн өмнөөс өвдөж байгаа. Тэ тэгсэн мөртлөө нэг ч имлэгт үзүүлээгүй. Тэгсэн мөртлөө ингээд шөнийн цагаар ингээд хүрээд ирж байгаа байхгүй. Тэ тэгэхээр би тэд нар тийм хүмүүст одоо ар гэрт. Яг хуу ирж байгаа зөвөө хүүхдийн төлөө санаа зөв. Тэрний хооронд тэр 2-3 жилийн өмнөөс өвдөжсэн бол одоо ажлын цагаар амбулатор дээр нарийн мэрэгжлийнхаа эмчтэй цаг аваад үзлэг онцлогоогоо хийлгээд ингээ явбал бас болно гэж боддог. Тэгвэл аль талдаач одоо ачааллаа бууруулах ч байт юм уу те нэг тийм асуудлууд бас байдаг. За тэгээд ер нь бол эмчид хандах зөв, эмчид хандаарай те. Гэхдээ яг хуу хэвлийн өвдөгтэй холбоотойгоор бөөлжих, цогцоо зайгүй бөөлжих, шар ногооноор бөөлжих, цустай бөөлжих, суулгах те маш олон удаа суулгах, туурж эцэх, халуурах, цустай баах ийм зөвөрүүд илрүүл бүр хурд ирээрээ. Тэгээд үлдсэн үед нь бас эмчтэй заавал хандаж үзүүлж гол нь дур мэдэж л эмчилгээ хийхгүй, эмчээс зөвлөгөө аваарай л гэж хэлэх гээд байна. Одоо та бүхний хувьд бол ходоодны дуран бол хийж байгаа юм байна. Бүдүүн шулуун гидсийн дуран та бүхэн хийж байгаа. Тий, одоо ер нь бол манай одоо хоол боловсруулах эртний эмгэг судлаач эмчнэр бол бүгдээрээ дуран хийдэг. Тий, энэ дуран дотроо улаан олоо ходоод нарийн гидс, дээд гидсний дуран, дорн, шулуун, бүдүүн гидсний дуран ингээ хоёулыг хийж байгаа. Монголд хийж байгаа дуран хийж байгаа. За тэгээд өшөө одоо яг манай эмчнэр бол зөвхөн ходоод гидс гэхээсээ илүү одоо гидснээс гадна илэгний өвчлөлүүд байна. Илэгний өвчлөлүүд, цэсний өвчлөлүүд, тийм ээ. Хүнсний харшлууд байна. Одоо хоол боловсруулах замаар одоо харшил, одоо өөрөөр хэлэх юм бол ходоод гидсний харшлын шалтгаантай өвчнүүд бас байж болдог. Одоо сүүлийн үед маш их ихсэж байгаа зүйл нь хүүхдүүд одоо нялх, одоо хөхүүл насны хүүхдүүд цусан судалтай байгаад идэг. Ийм зөвөр маш их хэлбэг болж байгаа. Энэ нь өөрөө одоо эхийн сүнээ одоо эхийнх нь хэрглэж байгаа хоол ундтай холбоотой хүүхд нь харшил илэрж байгаа ийм тохиолдол зөндөө. Ялангуяа дийлэнх нь үнэний сүв. Одоо сүтэ цай уугаад, ээж нь сүтэ цай уугаад тэгээд мөмө идсэн хүүхэд тэрнээс харшлаад цустай баадаг, тэ зовирлдаг ийм юмнууд харшлын өвчнүүд маш их ихсэж байна. За гидсний шингээлтийн алдагдлалд хүргэдэг өвчнүүд. За тэгээд гидсний өрөвсөлт өвчнүүд маш их ихсэж байна. Ихсэж гин гэхээсээ илүү хажуугаар нь онцлогоо сайжирч байна. Онцлогоо сайжирж байгаа учраас бас онцлогдож байна. Тэгээд аль талдаа. Мэдээж одоо бидний идж ууж байгаа амьдралын хэм маяг өөрчлөгдөж байна. Тэ хотчил өөрчлөгдөж байна. Энэ ч нөлөөлж байна. Дээрэс нь онцлогооч сайжирч байна, онцлогдож байна. Таасаа хэллээ шүү дээ. Энэ бас их анхаарал татмаар санагдлаа л да. Арчлах их зүйл их байгаад байна гэж тэ. Хүүхдэд нь ээжийн идэж ууж байгаа зүйлээс хамаарат зөвхөн өхний сүгээр хоолой тахт манай хүүхдээ ийм зөвөр илэрдэг нэ гэж бодож байгаа үед тэр шинжилгээнүүдийг хүнсний арчил энэ үүсээд байгаа энэ үйл зохицол гэдэг зүйл үүсээд байгааг ер нь одоо онцлуулахад одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр энэ онцлогоонуудыг шууд хийчихэж байгаа эсвэл өөр одоо газар руу бас нарийн шинжилгээ хийхээр явуулдаг уу? Яг уу онцлогооны дийлэнх нь асуумж штэ. Хүүхд дээр асуумж байдаг. Заавал хөхүүл хүүхдч биш. Одоо том хоолнд орцсон хоол иддэг хүүхдүүд хүртэл тухайн идж байгаа хоолноос харшлах тохиолдол. Харшлах одоо тий шингээж чадахгүй байх тохиолдлууд байдаг. За одоо глютен гэдэг сүүлийн үед агиух ярьдаг болсон. Тэ глютений үйл зохицол, целиакийн өвчин. Өөрөөр хэлэх юм бол үр тарианд дагуулдаг тэр уургийг гидс шингээж чадахгүй гас болоод одоо харшлын урвал, дархлааны тэр урвал, хүчтэй урвал илэрснээс болж хевлигээр өвдөх, тэ өтгөн хатах, хоолоо шингээж чадахгүй байх, эсвэл байнга суулгах, турж эцэх ийм зоврууд бас илбэг ирдэг болсон сүүлийн үед. Энийг сайн оншилдог ч болсон. Тэгээ дийлэнх нь асуумжаараа оншилно. Тэгээ мэдээж оншоо батлахын тулд бид нар шинжилгээгээ хийн, тийм ээ. Тэгэхээр одоо
хүүхдийн энэ идж байгаа хоол ундан дээр нь бас анхаарна гэдэг чинь цаад утгаараа харшилж явах вэ. Хэвлэгээр нь өвдөд байна гэдээсэн чинь нөгөө идж байгаа хоолоо шингээж чадахгүй. Магадгүй тэр нь харшлаад гисний өвдөдөө үгүйсэхгүй. Магадгүй тэгээд баас нь хатаад байхыг үгүйсэхгүй. Тэгээ тийм учраас нарийн мэрэгжлийн эмч тандараа хеликобактерийг бити хайгаарай л гэдэг байгаа байхгүй. Тий. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгахыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Ерөнхий ивент тэтгэгч Senus Med чанарыг танд авчирна. Үнэг идсэн сайн ба муу нэнгийн хоорондох тэмцэл үргэлжилсээр байдаг. Тиймээс эрүүл тэнцвэрийг бий болгохын тулд сайн бактери нь муу бактериас 10 дахин илүү байх ёстой. BioGaia Gastrus ходоодны ашигтай бактери. Хүссэн хоолоо санаа зовлтгүй идэж, ходоод гэдэс хямрах үеийг санаа зовлтгүй байхад тань туслана. Ходоодны хямралыг ял, эрүүл мэндэ хамгаал BioGaia. Бүгд найрамд Солонгос улсын 29 жилийн түүхт UKR Omega 26 төрлийн эрдэс бодис уураг агуулсан хагалгааны өмнө олон дараа бүх төрлийн хавдрын эмчилгээний үед хоолны дуршил буурсан бүхэл хоол идэж чадахгүй байгаа үед өндөр наснууд шим тэжээлэн хөх зорилгоор бүх насныхан уурган хөх зорилгоор хэрэглэх боломжтой эрүүл мэндийн шингэн хүнс. Тэгээ би яг тантай энэ сууж байгаа шалтгаан тэр л дээ. Одоо улс төрчид манаас улс төр хийгээд байна л дээ эрүүл мэндээр. Тэгээд жишээлбэл одоо энэ хичээл сургууль орж байгаа холбоотоос хүүхдийн хеликобактерийг толгой дараалж үс шинжилж эмчилнэ гэдэг энэ ойлголт одоо нэг улс төрийн бас нэлийн өндөр албан тушаалтай хүн энэ зүйлүүдийг ингээд яриад нийгэмд маш их олон хүмүүс мэд сонсож байгаа юу гэж ойлгох вэ гэхээр одоо хоёулаа эмч хүмүүс учраас тэрний нарийн углуурыг нь бол ойлгоод байгаа. Яг энгийн үзэж байгаа энэ сонсогч үзэгчнэр маань юу гэж ойлгох вэ гэхээр тэр хүнийг одоо эмч хүн биш гэдгийг мэдсэн ч гэсэн тэр хүн мэдээлэл өгж явахаар хин нэгэн цаана мундаг эмч хүн энэ хүнд хэлээд энийг цааш хэлж байгаа мэн гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээрээс хүмүүсийн бис комментуудыг уншаад үзэхэд бол хеликобактерийг толгой дараалж устгах хэрэгтэй юм байна гэдэг зүйл тархинд нь ингээд суучих. Тэгэхээр тийм учраас хоёул өнөөдөр яг энэ зүйлийг ярих нь хамгийн чухал санагдаад байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бүгдээрээ хин нэгэн ингээд уус төр хийгч гэдэг юм уу хин нэгэн мэдхгүй зүйлээ ярихаас илүүтэйгээр мэддэг хүнийг нь яг ингээд цочин өмөртэй өрөө цаг гар бит хоёр ярилцж байгаа. Гэхдээ маш бага хугацаанд бит хоёр маш их мэдээллийг та бүхэнд эмэг цэгцтэйгээр өгөхийг хичээж байгаа. Энэ дээрээс бүгдээ хеликобактерийг маш том дайсан гэж нэгдүгээр үзэхээс илүүтэйгээр ямар үед нэмчлэх, яаж уншлах, ямар үед хин дээр очих вэ гэдэг энэ одоо дарааллыг сайн ойлгоод авчих юм бол таны хүүхэд ямар нэгэн хүндрэл одоо юуг орохоос илүүтэйгээр бас цаг хугацааг хожих энэ зүйлүүдийг л та бүхэнд хэлээд байгаа. Тэгэд энэ нарийн мэргэжлийн эмчнэрийнхаа яриа зүйлүүдийг бол та бүхэн маш сайн сонсох хэрэгтэй. Ялангуяа энэ хеликобактер толгой дараалж хүүхдээр устгана гингүүд би бол тэн дээр маш их айцтай байгаа. Хамгийн гол нь одоо устгахаас илүү бас урьдчилан сэргийлж болж байгаа байхгүй халдвар авахаас тийм ээ. Одоо дамжих замын түрүүн хоёлоо бас ярилцсан шүү дээ. Тэгэхээр одоо амнаас амд өтгөмөр ахын замаар дамжиж халдварлаж байгаа учраас халдвараас бас сэргийлэх хэрэгтэй. Тэр ажлыг нь эхлээд номер 1 зохион байгуулах хэрэгтэй. Халдвараас сэргийлэх. Илрүүлж устгахаас илүү халдвараас 1000 одоо устгаад байл та. Халдвар дамжих замаа бид тасалж чадахгүй бол дахиад халдвар авна шүү дээ. Тий. Тийм учраас урьдчилан сэргийлж тэр халдвар авахаас сэргийлэх нь бас их чухал байх гэж бодож байна. За тэгвэл хоёулыг төгсгөлтөнд яг тэр углуурхын чинь зүгээр яг та маш богинохон бөгөөд ойлгомжтойгоор хэлээдэг гэж. Ер нь хеликобактерийн халдварыг та хүүхдтэй дамжуулахаас сэргийлэх ямар одоо наацхийн аргыг хэрэгжилж болох юм бэ? Ерөөсөө дамжих зам тодорхой. Амнаас ам өтгөн мөрийн замаар дамжиж халдварлаж, ахуйн замаар бохирлогдсон ус, аяг халбаг тэ одоо бидний идэлж хэрэглэж байгаа хоолонд ингээл одоо зүгээр энгийнээр ярих юм бол бүгдээрээ сууж байгаа л дундаа оруулаад идэж уужж байгаа л гэсэн үг шүү дээ тэр халдварыг. Тийм учраас аль болох гадуур хооллохоор болох юм бол хооллохгүй байхыг хичээх хэрэгтэй.
гадуур хооллохоор бол 1 удаагийн хэрэгэлтэй газар орооч ээ. 1 удаагийн хэрэгэл. Тэ? Хичнээн угааж ариутгаж байгаа ч гэсэн мэдхгүй одоо магадгүй. За дээрэс нь хүүхдийн ам амар дээр битэн үнсээч ээ. Зөвхөн хелико биш. Одоо өөр вирусүүд ч бас байна. Өөр тэ. За тэгээд тустай аяг халбанд бүгд өөр өөрсдийнхөө тустай аяг халбанд хоолундаа идэж. Ерөөсөө энэ халдвар дамжих замыг л таслан зогсоох нь чухал. Ингэжил өрцөн сэргийлж чадах юм бол заавал хеликобактер авах хэрэгтэй гэсэн юм бас баггүй шүү дээ. Тэгээ бид нэр бас цэцэрлэгийн насны хүүхдтэй хүний хувьд хэлэхэд цэцэрлэгийн багш нар бас анхаараас гэж боддог л доо. Хүүхдтэй усын савнд би өгөл явуулдаг. Гэхдээ яг зөвхөн манай хүүхдтэй усын савг манай хүүхдэд өгж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Бид байнга дагаж явахгүй учраас энэ дэр ч гэсэн сэтгэл гаргаа те яг өөрийнх нь усын савнд өөрийнх нь юуг нь өгдөг ч гэдэг юм уу. Одоо энэ газар нөө маш өндөр бас одоо халуун даралтаар угааж цэвэрлэх энэ зүйлүүд бас яваад байгаа л да. Энэ нь ер нь хеликобактерийг устгах энэ ер нь хэр хүчин чадалтай гэдэг юм болоо. Энэ одоо тэр чи янз бүр л байдаг бах та. Тэрийг яг тодорхой яг сайн хэлж мэдэхгүй л янз бүр л байдаг бах. Тэгэхээр ер нь тэгэл өөрийнхөө юмыг л хэрэглүүл зүгээр л. Хувийн зүйлээ өөртөө л зөвхөн авч явна. Гэр бүл дотор ч гэсэн өөр гэсэн тус аяг халбаг чухал тий. За энэ зүйлүүдийг өрсөн сэргийлэх энэ зүйлүүдийг маш сайн цаашдаа бид нар ярилцах, ярих хүмүүст мэдээлэл өгөх нь чухал юм байна. Түүнээс юу юугүй барийн устгахыг гэдэг энэ зүйлийг бол харанхуугаар шууд ойлгож болохгүй. Яаж устгах, ямар үед гэдгийг нэмж сая маш хангалттай бид нар мэдээллийг өгчлөө. Та бүхэн цаашдаа яахаа өөрсдөө мэдчихэж байгаа бах. Тэгээд өнөөдөр бид бүхэн хүүхдийн хеликобактер гэдгийн сэдвийг маш олон хүмүүс энэ талаар мэдхийг хүсчээсэн зүйлүүдийг хоёулаа шат дараалтайгаар эмэг зэгстэйгээр гэхдээ маш бага хугацаанд хоёулаа өгөхийг хичээлээ. Тэгээд энэ талаасаа цаашдаа ч гэсэн энэ мэдээллүүдийг та ч гэсэн өөрийн миний зүгээр танд зүгээр зөвлөж хэлэхэд сошиал дээр ч гэсэн мэдээллүүдийг та бүхэн мэдж байгаа хүмүүс маань илүү сайн бас хэлээд өгөөсэй. Энэ тал дээр ч гэсэн хоёул өнөөдрийн сэдвийг үзэж байгаа хүмүүс магадгүй тань дээр очиж үзүүлэх хүмүүс байгаа бах. Таныг ч гэсэн энэ дээр арай илүү цаашаагаас өөр мэдээллийг авахыг хүсэж байгаа хүмүүс бол бас магадгүй сошиал дээр ч гэсэн нэг удаагийн пост, нэг удаагийн бичлэгээр ч гэсэн харахыг хүсэж байгаа гэж бол миний хувьд бол бодож байна. Тэгээд энэ тал дээр та ч гэсэн цаашдаа бас илүү тэр талынхаа зүйлийг бас хийвэл надад бас зүгээр санагдаж байна. Тэгэхээр та бүхэн дээр очиод хүн бөөнөрөө тэр мэдээллийг авч чадахгүй байгаа учраас хоёул өнөөдрийн хамт сууж байгаа. Тэгээ өнөөдөр энэ сэдвийн талаар хоёлаа ярилцаад хүмүүст мэдээлэл өгөхөд бол эмч хүний хувьд та өөрийнхөө ажлыг бас илүү их ингэж хичээж цаг зав гаргаж хийж байгаа. Тэгээ амралттай байсан ч гэсэн таны цаг заваас нэлийн бид бүхэн бас хумсаллаа. Тэгээд үзэж байгаа дагагч болон тэгээ сонсогч энэ бүхнийхээ өмнөөс танд бол маш их талархаж байна. Тэгээд таас төгсгөлтөнд ер нь манай үзэж байгаа хүмүүст ер нь юу гэж уриалж хэлмээр байна. Тэгээ хоёулаа бас подкастаас дуусгахыг гэж бодож байна. Олон хүний одоо асуумаар байгаа зүйлүүдийг бас жоохон ч гэсэн зах зугаас нь ярьсан баг гэж бодож байна. Бас мэдхгүй те ойлгохдохгүй байгаа зүйлүүдийг бас чадхынхаа хэрээр жоохон ч гэсэн ярьсан баг л гэж бодож байна. Тэгээд ер нь бол эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхд болж ирүүлсэн том хүн биш ээ. Тэ? Юм учраас хүүхдээ эрүүл одоо өсөж бойжвол яг гэх юм бол сайн тогтмол цагт хооллох, сайн унтуулж амраах, идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байлгаарай. Тэ? Тэгээд янз бүрийн сүлжээний юм битгий хэрэглээрээ. Эмчээс заавал зөвлөгөө аваарай. За тэгээ өөрсдөө жишгээ адилхан бодож яг өөрсдөө жишгээ хоол битгий идүүлээрээ гэж хүсэж байна да. Би ч гэсэн өөр аав хүний хувьд, эмч хүний хувьд бол таны хэлсэн зүйлүүдийг бол маш сайн мэдэж ойлгож авлаа. Тэгээд энэ мэдээллүүдийг бас манай одоо YouTube дээр байгаа сувгийн дагагч нар маань бас энэ зүйлүүдийг маш сайн ойлгоод аваарай. Энэ зүйлийг та нэг удаа сонсоод авсан байгаа таны амьдралд бол таны хүүхэд гэдэг тэр бяцхан таны үргэлжлэлийн эрүүл байх маш том одоо эрүүл дадлыг таажсан хүүхдэд багаар суулгах боломж байгаа. Тэгээ энийг нэг удаа сонсоод авсан бол хэрэгтэй хүмүүст нь бас сонсох үүднээс магадгүй ээж аав эмээ өвөдөр нь таацсан харуулдаг бол энийг гэсэн давхар гэр бүлийн хүрээлэл хүүхдтэй холбоотой байдаг бүх хүмүүс маань энийг үзээсэй. Тэгээд манай өнөөдрийн дугаарт бол хеликобактертэй холбоотой дугаарын талаар хүүхдийн хоол босруулах хэрэгтний эмгэг судлаач эмч мандуул эмч маань оролцлоо. Бид хоёр тэгээд чадын ядан та бүхэн мэдээллийг бас эмгэг цэцээр өгөхийг хичээлээ. Санал сэтгэлээ доор нь комментээр бичээрэй. Тэгээд эмчэд талархдаг хүмүүсээ байвал үзүүлсэн хүмүүсээ бол бас сэтгэлээ бичээрэй. Манай оролцсон зочин болгон өөрсдийнхөө дугаарыг ямар нэгэн байдлаар орж үзээд сэтгэлүүдийг бас уншдаг юм байлээ. Тэгэд энэ тэр хүнд ч маш гоё уран байх бах.
Тэгээд энэ бас reel маягаар тасдагдаад богинохон ороод явна. Линкүүд дээр дараад бүтэн дугааруудаа та бүхэн үзгээ мэдж байгаа бах. За тэгээд өнөөдөр энэ дугаарууд мэдээж танд үн төлбөргүй хүрж байгаа гол шалтгаан юу гэвэл эрүүл мэндэд дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудын маань маш том ач тус байж байгаа. Өнөөдөр бол бид бүхэнтэй Moncrem компани халгай брэнд хамтарч ажиллаж байна. За тэгээд BioGuy бас хамтарч ажиллаж байна. Тэгээд NuCare гэдэг сүүлийн үед хүмүүс бас нэлээд мэддэг болсон байл. Энэ болохоор 29 төрлийн одоо эрдэс амин тэмүүдийг авахсан шингэн тижил гэж үзэж байгаа юм байна л дээ. Тэгэд энэ бол ялангуяа тэр одоо хавдрын одоо өвчтөе хүмүүс ер нь бол ингээд тэнхэрч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн хоол идэж чадахгүй байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст бол их зөвлөгддөг юм байна. Солонгост ерөнхийдөө эмнэлэг болгоныхын доор нь энэ ингээ байж идэг юм байна л да. Тэгээ эмнэлэгт бид нэр хүнийг ирэх гээд очиход тэн дээр одоо ямар нэгэн байдлаар хотоодны шархтай хүн дээр бид нар шарсан хуурс хоол авчиад өгөх юм бол тэр хүнийг хорлож байгааг баг хэлбэр болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эмнэлэг дээр хараад байхад бас эргэлтээр очиж хоол өгөхөөс илүүтэйгээр хэрэгтэй зүйлийг нь авчиж өгвөл зүгээр гэж үздэг юм байна. Солонгост бол одоо яг энэ NuCare гэдэг энэ одоо брендийн шингэн одоо тижил гэж хэлэх юм уу да тий. Энийг эргэлтээр хүмүүс очихдоос өгчдөг юм байна. Энэ бол бас тухайн хүмүүс тэнхрэхэд эрүүл байхад нь маш их олон ач тус байдаг юм байна. Тэгээд хүүхдээр бас адилхан. Бас л янз бүрийн хоол авцраал. Эсвэл хажууд нь идэл байж байгаа юм чи. Тэгэхээр хүүхдэд хэцүү шүү дээ. Тэгээд хажууд нь ядж байгаа. Тийм одоо жишээлбэл одоо хоёул ингээ хүүхдээ цахиад байж байгаа аамнар байлаа гэж бодоход манай хүүхэд хажууд нь ингээл чипс идэл тий. Яг адилхан KFC идэл. Тэгэхээр ямар байх вэ? Тэр хүүхдийн хувьд хэцүү өстэй. Хажууд нь харж байгаа хүүхдийн хувьд тий. Тэгэхээр яг энэ дээрс мандуул эмч төгсгөлд маш чухал зүйлийг хэллээ шүү дээ. Хүүхэд эмнэлэг төвчж байгаа бол чихэр чипс янз бүрийн хоолунд битээ аваач. Эмнэлэг дээр бол хоол хангалттай өгч байгаа шүү дээ. Тий хангалттай өгч. Тий. Эмнэлгийн хоол бол яг хүмүүс амтгүй байна. Энэ эдрийг л ярьдаг. Энэ эмчилгээний хоол гэхгүй. Энэ дээр бас нарийн хоол зүйч нарын ур чадвараар бүтсэн эмчилгээний хоол. Антибиотик өөр одоо бусад эм тарианууд бол эмчилж байгаатай адилхан. Эмчилгээний хоолч бас давхар эмчилгээнд дээр явж байгаа гэдэг бүгдээр сайн ойлгож аваарай. Тэгээ өнөөдөр 59 дахь дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Маш олон зочдтой би ингээд ярилцахын хувьд бол надад маш их гоё таатай байна. Тэгээ өнөөдөр бас мандуул эмчтэйгээ цааш гоё холбоотой хамтарч ажилласан залуу хүмүүсийн хувьд бол бас бид бүхний урилгыг одоо аваад хүндлээд ирсэнд маш их талархаж байна. Тэгээд мандуул эмчтэр үзүүлгийг хүсэж байгаа хүмүүсийн бол яг ямар шалтгаанаар очих юм бэ гэдгийг та бүхэн бас ойлгоод авсан баг. Тэгээд бүгдээрээ дараагийн бас маш чухал дугаараар иргэн уулзлаа. Баяртай. Тэгээд хэлхээс өмнө маш олон хүмүүс subscribe дараагүй үзээд идэг юм байна. Та бүхэн subscribe дараад манай багийн гишүүн болгоорой. Комент өчээрэй, лайк дараарай, шеэр хийгээрэй. Хэрэгтэй хүнд нь эрүүл мэндийн мэдээллийг хамтаа түгээе. Бүгдээрээ эрүүл байцгаая, эрүүл үрсийнхээ төлөө хамтаа хичээцгээе. Дараагийн чухал дугаараар иргэн уулзлаа. Баяртай.